Сүлд нэг юм хэлж хүү. Бэрхийн үеэлүүдийн бэ төлөвлөгөөг сонссон уу? Удахгүй том ах гарч ирэн шүү. Өнгөрсөн 7 хоногт Монгол Ардын намын цагаан байр хотолцоогүйгээр хотолцож, дөргил чичиргэн юуг норох төгсөн төрийн ордонд хүртэл мэдрэгдэж, Монгол улсын 2026 оны төсөв нам зарцаж 126 гишүүнтэй парламент анх удаа уралдаанаа цуцаллаа. Товчхондоо 100 жилийн түүхтэй улс төрийн намын хагарал Монгол төрийн зовлон болж байна. Баг хурлаараа олонхын санал авч чадаагүй ерөнхий сайд Зандан Шатар улсын их хурлын дараа амар баясгалан нүүрсний уулгаад холбогдсон гэж зарлаж засгийн газартаа сэлгээ хийж хонглын харуулаа өндөр хүнээр солихоо зарласан. Нүүрсний уулгаад холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь их хурлын даргын асуудлуудад нэр холбогдсон байсан. Улсын их хурлын гишүүн Батбаяр их хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэд ханган мэдгэж байна. Хариуд нь улсын их хурлын даргын талаас хяналтын хороо хуралдаж өндөр хүнийг намаасаа хөөхөө зарласан. Гэтэл өндөр хүний өмнөөс өөрсдөө характер хийх маягтайгаар өмнөөс нь бид хөөгдэй гэсэн гишүүд гарч ирсэн боловч өндөр хүн харин нүүрсчдийг улсаасаа хөөхөө зарласан. Одоо хөөх шаардлагаа бол хангасан гэж хэлэхэд бол би бол баг хитэрсэн болов гэж бодож байна. Одоо манай Баярбаатар баг дөрөвдөө баг орцоо юм. Үлгэрийн Баатар. Өөрөөр хэлбэл хяналтын ерөнхий хороо энэ одоо гаргасан шийдвэрээ эргэж харахгүй тохиолдолд бидний хувьд улсын их хурлын дах одоо Монгол Ардын намын бүлгээс түнчлэн цаашид одоо Монгол Ардын намаасаа одоо гарах хүртэл ийм одоо шаардлага тавина гэдгийг энэ одоо өнөөдөр албан ёсоор одоо мэдэгдэж байна. Үүнтэй зэрэгцээ дайны хажуугаар дэж муугар дайнд хөөрнө гихчээр арчилсан намын дараагаар сонгогдоод байгаа цогтгөрөл гарч ирээд асуудлаа ший төсвөө тат гэж хэлээд алга боллоо. Өнөөдөр арчилсан намын бүлэг нэгдсэн байр суурьнд хүрч чадалгүйгээр сэмхэн хуралдаад тарсан юм. Бүлгийн улс төрийн зөвлөлийн шийдвэртэй холбоотой гишүүд бүгдээрээ гарч хурлыг орхин гарч гэхдээ та нар эрдцэндээ ороод орхин гарч бүлгийн хуралд оролцох ёстой. Яагаад энэ хуралдад суухаагүй бол яах гэж энэ улсын хурал өчнөө үнийний арьс нөмөрч, өчнөө уран яруу донгодож, өчнөө олон тэр бумыг зарлагдаж гарч ирдэм бэ энэ хүмүүс? Ингээд задаан цаашаа үргэлжилсэн. Өстөө нүүрснээсээ ялгагдхаа ойлтлоо харлаж чирлсэн. Улс төрчид тэгвэл тэгээд дэлгэлцээд явъя л даа гэж танилцж байгаа бол орой өдөш явахаасаа айж жижиг хүмүүс ч бас гарч ирж байна. Одоо зогсоогоо зогсон шиг зогсоо тэгээд асуудал орё л та хэдүүлээ. Битгий юмд оролцоо. Дуугаа бэ. Орой өдөр битгий ганцаараа яваа. Үгүй ийм болтол нь айж ичиж болж байгаа юм уу? Нэг талаас нүүрсний хулгайч гэж цэвэр япон авахаар үзэж байгаа бол нөгөө талаас журмын нөхөр минь ялагдлаа үлээ гэж аргатч нэг үзээд болохоо байгаа дэглэгтэй бордюрын мафийн толгойлогч тендерийн зохиолчин болгож байгаа харагдана. Монголд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээд сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс уваагүйгээр олон үндэслэлгүй баримтгүй зөвлөлөдөө гүтгэж олон нийтийг хөөргөдөж байгаа үйл явдал болж байна. Улс төрийн дарамт, улс төрийн дарангуйлал гэдэг зүйл Монгол улсад бүрэн тогтсон байгаагийн тод жишээг би өнөөдөр өөрийн биеэр харж байна. Эрх баригчид ингэж бие биерүүгээ илт далааж сум харавсаар байтал засгийн газарч улруу унаж төрийн сан улаасан тухай бас нэг сайдын суудал горилогч эсгэрсэн бол сангийн сайд гарч ирээд хэвийн байгаа гэж булалцлаа. Ялангуяа улс орны эдийн засгийн талаар өгж байгаа макро төвчний тоонууд нь бүгд худлаа. Юу ярьж байгаагаа ямар хариуцлагатай зүйлүүд дээр одоо хөндөж ингэж байгааг өөрөө одоо мэдэх ёстой хүндээ хамгийн сайн мэдэх ёстой байна. Шуудхан хэлгээд улс орны төсөв гэдэг нохоод барьдаг мод бие биерүүгээ шийддэг илч чад биш. Тэгж ярвал Монгол төрд урт гонцгой илч чад сэлэм дахиур хумсны хутганы аль нь ч хэрэггүй. Сайн зориг засгийн газрыг огцруулах саналаа маргааш өргөвөл өндөр хүний томилгоо засгийн газрын хувь заяатай давхцна. Хүч тэмцүү зодон яаж дуусгах мэдгүй. Дэмүүл арслан шиг хүн гарч ирвэл яах вэ? Сонсч юм сүлд нэг юм хэлж үү. Хов болох вэ? Бэрхийн үеэлүүдийн бэ төлөвлөгөөг сонссон уу? Удахгүй том ах гарч ирэн шүү.